Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг зорчигч тээврийнхээ үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нэг галт тэргийг хүүхдэд зориулан өөрчлөн тоногложээ. Тус галт тэрэг анхны аяллаа хүүхдийн баярын өдөр Улаанбаатар Эрдэнэтийн чиглэлд аялууллаа. Улаанбаатар төмөр зам зорчигчийн вагон депо нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай хамтран хүүхдүүд аав ээжтэйгээ гэр бүлээрээ галт тэргээр аялах хугацаанд кино үзэж хамтдаа тоглож цагийг зугаатай өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нэг вагоныг хүүхдэд зориулан тусгаалan тоногдсон байна. За тус вагоныг тоногдохдоо аюулгүй байдлыг бас хангах үүднээс шал хан цонхны хэсгийг зөөлөн материалаар өрсөн. За мөн бүх вагоны хөшиг зөөлөн эдлийг бол шинээр тоногдсон байгаа. За мөн хүүхдүүд бас аялын хугацаанд тоглоомын хэсэгт бас зурагт телевизийг үзэх боломжтой. Гоё юм нээсэн байна. Хүүхдтэйгээ хамт ингээд аятаа тухтаа зорчих боломжтой сайхан галт тэрэг нээсэн байна. Би хоёр ихэр хүүхдтэйгээ явж байгаа. Манай хоёр анх удаага галт тэргийн сууж байгаа. Тэгээд аюу таатай байна. Аюу гоё 4 наснаас доош хүүхд чинь үнэн төлбөргүй явд юм байна шүү дээ. Тэгээд манай хоёр ихэр ингээд орж ирээд тоглоод бужигнуулаад эхэлж байна. Аюу гоё байна. Ачигаа аваад юу н байнга явж идэг. Тэгээд олон цагаа явхаар юу н жоох аюу хэцүү байдаг. Өглөөж адлан оройж адлан унтаж өгөхгүй. Тэгэл ингээд энэ бол аюу тийм цаг үеэ олсон аюу тийм зөв гой санаа байна л гэж тагчилмээр байна. Хүүхдийн галт тэргийг тоноглохдоо хүүхдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хүүхдийн ариун цэврийн өрөөгч мөн хүүхдийн стандарт хэмжээнд тохируулж чөлөөтэй бие засах гараа угаах боломжтойгоор тооцож хийсэн байна. Хүүхдэд зориулсан энэхүү галт тэрэг нь гэр бүлээрээ аялахад тохиромжтой аюулгүй тав тухтай орчныг бүрдүүлснээр аяллаа шин соёл хандлагыг бий болгож байна.